Радио 88 урлагын дээр Сугатар болон сонсож буй эрхэм сонсож үзэх таны энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гаргийн яг энэ цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс өрчитлээ Мишэ X урайтаагаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсож үзэх тань шуудурдаг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2024 оны 4-р сарын 15-ны даваа гаргийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөгийн гэрлээ за найруулагчаар ган болдын ангараанаар айлтж байгаа. Үлэн нэм төргийн Мөгийн сайхан За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар дэлхийд танигдсан тэргуун чанар Hyundai Maxis дугуй за мөн ургуулж үлдээ Trilink Smart хариулах аппликейшн хамтраа ажиллаж байна. За ингээд манай радио руу сонсогчдод хөгжлөлтөө түүхээ илгээдэг. За өөр тохиолдсон болон өрөөл тохиолдсон хөгжлөлтөө түүхээ та үдээ ачаар групп дээр зарим хүмүүс олохгүй байна гэдэг хэлээ. Тэгэхээр шууд манай радио руу радиогийн юу руу пэйжийн чат руу мессеж ирэлгээчих болно. За нэг хүн өчтөр орой бүр ингэсэн танаа пэйж одоо пэйжийн чат ингээ амралтын өдрүүдээр ингээ амарч байна гэдэг хариу өгöd байна. Тэгээ би ажлын өдрүүдээр бичиж ингээд ажилтаа болохоор амжихгүй байна. Тэгээд амралтын өдрөөр ингээ зав гаргаад бичих гэхээр ингээд энэ яах вэ гэдэг би за над руу бичих гэж хэлсэн. Ба тэгдэм юм манайх. Үгүй. Зүгээр шүү дээ. Зүгээр бичээл орчих. Тийм чинь манайх ч амралтын өдрийн бүтэн жижигүргээд бас өглөө 10-аас орой 19 цаг хүртэл ажиллаж байгаа. Тэр хүн чинь ингээд ирээд аваад окей хүлээж авлаа гэдэг. Тэгээ ерөөхдөө манайхны нэг Facebook хэрэглээ бас хүмүүс янз бүр байна л да. За тэгээ би 4 сарын 1-нд ажилдаа орсноос хойш 14 хоногийн хугацаанд миний хийсэн юм 620 лайвыг одоо спамд орсон үдээ ачаар группийн спамд орсон лайвыг устгаж тэр утгаараа 620 хүнийг бандлаа. Тэгээ одоо манай группийн гишүүдийн тоо хэд болсон мэдгүй яг бол би 620 хүн бандцсан учраас тэгээд би тэртээ зэрэгүү групп руу орохгүй штэ хизээч манай групп руу лайв орж байгаагүй тэгээд яагаад ингэ шеэрлээд идэв би ерөөсө орохгүй хахад яагаад шеэрлээд идэв би ерөөсө ойлгохгүй тэгээд тэр одоо бандуулсан 620 хүн бити гайхаараа тэгээд би угаасаа хэлж байгаа л бандаад байгаа тий. Тэгээ ер нь ингээд одоо үдээ ачаар групп төр улс төрийн худалдааны янз бүрийн ийм лайв шеэрлж л байгаа бол тэгэл таныг шууд ингээд одоо хорчноо л гэсэн үг гэдэг тийм орж болохгүй л гэсэн. Эхлээд мэдээч зүгээр анхааруулж хэлсэж зөндөө хэлж байгаа тийм. Энд яг ингээ гоё постол бичээ манайхан. Тэнгүүд хамгийн хаймар энэ баг ингээд 100-аад юм байхад 100-аад юмных нь 10 хүрэхгүй үг нь яг пост тэгээ үлдсэн нь лайв байгаа байхгүй хамгийн гомдмоор нь. Тэгэхээр одоо нөгөө 323 мянган хүн байлаа гэж бодоход тэдний хідэн одоо тим юм шеэрлдیں۔ Тийм. Тэгээд ямар ч байсан 620 хүнийг энэ 14 хоногийн хугацаанд бандсан. Тийм. За тэр хүмүүс бол тий журмынхаа дагуу бандуулсан юм байна. За шамаас эхлэх юм байна. Тийм байна. За нэрийн уучсан сонсогч сайн байна уу? Энэ өдрийн мэндэ үдээ ачаар хөтөлбөрийг сүүлийн үед их үздэг болсон. Олон жилийн өмнө өөр тохиолдсон явдлаа ярья гинэ. За 2016 он байхаа хавар ялсан шиг санагдчихээн. Нэг өрөө манай нөхөр сахлаа авах гээд дэлгүүрээс нэг удаагийн татварыг аваад ороод ирлээ. Би яг тэр үед нүүрний будгаа цэвэрлээд тойл орчихсан сууж байсан. Манай хүн сахлаа авах гэж нөгөө татваргаа задлаад миний хажууд ирээд өдөөд байна. Бид хоёр тэр үед 30 арай хүрээгүй залуухан байж яа гинэ. Бид дандаа ноцолдож барилдаж хөөцөлдөж тоглоод барилтаа захтай. Ихтэй нөхөр хоёр үсттэй. Ах トゥ ер биш. Тэгээд хажууд ирээд өдөөд болдгээ. Шин татваргаа нүүрний хажууд бариад хөмсгийг нь хуслаа шүү гэж айлгаал би ч маялаж байгаа жинхнээсээ хөмсг усчвал яах юм бэ гэлээ. Тэгээд яг хөмсгний дэргэд татваргаа өмнөхөөсөө ойрхон барихаар нь гарыг нь зогсон чинь нүүрэнд хүрэх шиг болоод нөхөр бараагаад л хүүдээ хайраал гэж би ч толиндоо гэж сарсан ч хөмсг будаа. Нэг талын хөмсгний 60-аас 70% байхгүй. Бүр гөлчит нь усчихжээ. Би чиглээд уурлаа, дараа нь уйллаа, сүулдэ инээлээ. Дахиад хөмсгөө толиндоо харлаа. Өөр хүрээ дахиад уурлаа. Тэгээ уйллаа. Манай хүн сандраал. Яна арай уучлаарай. Чи өөрөө л миний гараар хөмсгөө усчихлаа штэ. Хүний гараар монгоо хариулт гэдэг шиг тий. Миний гараар хөмсгөө усчихлаа штэ гээл арга дах зэмлэхэн зэрэгцээд тэгэж үеэл өхөн дөрөөгөө залгаж байна. Гайгүй хөмсөг шивдэг газар байна уу? Агаа нэгчийн хөмсгийг хусчихлаа гэж ирээд л ярьж байна. Би ч уурлаад юм дуурахгүй түнтгнээлгүйгээд л. Маргааш нь ажлын өдөр өглөө эрт хичээлтэй. Би энэ багш юм аа гинэ. За тэгээд өглөө нь хөмсгөө будаад явлаа. Яаж ч буцсан хоёр өөр болоод байдаг. Аргагүй шүү дээ нэг тал нь баг байхгүй өсгүй шахах юм чи.
Ядаж миний нүр тослог ихтэй хэлэхүү. Миний хөмсөг ус бол гайгүй сайтай л байлаа. Хусгаас өмнө. За тэгээ маргааш хичээл тараад оройхон боллоо. Ангид 2 3 хүүхд үлдлээ. Хувийн сургууль болохоор өглөө 9-өөс орой 16 цаг хүртэл хүүхдүүд байж лээдэг гэсэн. Тэгсэн нэг нь багшаа таны нэг талын өмсөг чи арилч гэж явд юм да. Гайгаа толонд орсон. Нээрэлд арилчих. Бодоод байсан чи үсгүй арьсан дээр буцсан юм чи арилна штэ ойлгомжтой. Ядаж байхад хөмсгний харандаага авчраагүй гэлхүү. Гэгээ минь үлдсэн хүүхдүүдийн эцэг эхчүүд маань хүүхдүүдээ авахар эрэхтэй нүдэн томорч ирээд намайг хараад ижэлээ. Онгоо. Орой тараад гаргаар автобусан зуулаа. Хавар болохоор малгай оруулж байгаагүй. Гараараа нэг хөмсгөө дарж хэсэг явлаа. Гар өвдөд болтгүй. Үсээрээ сүулдэ хаалаа. Нэг талруугаа өсөө өнжүүлээд явахаар хүмүүс амар хараа салтгүй. Сүулдэ ч зайсөө. Таних юм биш харцгаа гэдэл явсан. Арай гэж гэртээ ирээд нөхөртөө ярьж баахан уйллаа. Нөхөр шоолоостой. Маргааш нь туршлагачаад хөмсгний харандаатайгаа явдаг болсон. Өдөрт зоолтоо 2-3 удаа хөмсг арилаастай. Би будаастай. Тэгж бараг сарын дараа гэхэд хөмсг маань ургаж илээ. Хаяа тэр түүхээ ярьж нөхөртөөгөө инээгээстэй. Нэрэн вазлин тос хөмсг сормоос ургалтанд их сайн байлээ. Одоо миний 2 хөмсг өмнөхөөсөө илүү сайхан ургасан шүү. Та бүхэндээ амжилт хүсье. Мартах шахлаа. Манай хүний миний хөмсгийг хулсан тэр татварга жилетийн татваргаага. Манай нөхөр одоо бол тэр татваргаар сахлаа авдаг. Бусдын даадгүй ир муутай гэдэг нэ. Зөө. Юу яав вэ? Энэ вазлин төрхий цөмсгөнд. Хөмсг муутай хүмүүс бол одоо зайлвал. Одоо 14 хоногийн дотор зээрнийхөө үсийг ургуулах үүрэг долгоор авсан. Вазлин төрх. Вазлин төрхмээр юм байна те. Хөмсг муутай би вазлин төрхнөх. За. Нандин Эрдэнэ Батчулуун гэдэг сонсогч. За. Манай хатам дүүг алхангид байхад нь түүхийн хичээл дээр шалгалт авч байлаа. Хатам дүүгийн араас нэг хүүхэд бүртөөгийн аавыг хэн гэдэг вүлээ гэж асуухад нь дүү эргэж хараад наран хүү гэж хэлчихгээд ураг шаардлаа. Ангийн хүүхдүүд нь нэр хитэл инээлсэн гинэ. Гэртээрээ босон явдлыг яриад бөө инээдэм. Одоо ч ангийнхан найзууд таарахаараа яриад бөө инээдэм болдог тоо. Жич манай охины нэрийг нэрээ бүрт гэдэг юм аа. Йоо. За тэгэрцээ гэдэг сонсогч үжилтэд дүүх байна. 10 гаруй жилийн өмнө шинжлэгдэн нэгдэж буй кино театрын дэлгэцнээ гадаад кинонууд нь Монголд оруулалтаа гардаг байлаа. Тэдгээр кинонууд нь инээдмийн, аимшигын, адал явдалт, хүүхэлдэйн бүр эротик кино хүртэл ам байрсан дуу оруулалтаа гардаг байсан. Бибер тухайн кино театр ЗБХ-ийн хажуугаар сонирхолтой хөтлөгдөн бүхэл гадаад кинонд Нэргүү Атраах, Цэмбэлмаа агч гээд лакуулуудтай хамт гол болон туслах дүрүүдэд нь дуу оруулж явлаа. За. Өдрийн цагаар инээдэм хүүхэлдэйн кино, оройхон адал явдал кино, хамгийн сүүлийн үзүр нь аимшиг эсвэл эротик кино нэг өдрөөр сөөлжилж гардаг байлаа. Нэрээ би нэг тэгтээ сонсч ирсэн юм байна. Ингээ шууд ороод тэгэл эдгээр ингээл тачигналтаа орчуул дуугаа оруулангууд шууд ингээ дэлгэцээр гардаг. Тийм байсан гэж би сонсч ирсэн. Одоо эдгээр чи үнэхээр мэрэгчсэн хүмүүс шүү дээ. Кино театр чи баг одоо гэдэг хайш баг ухраад байгаа юм уу? Йоо сабтайтл уншихад хамаа цайд шүү дээ. Нэгэн өдөр ажил дээрээ сүүлийн өдрөө удахгүй оруулах гээд байж байтал 10 жилийн хүүгэн маань уцсны цаанаас кино үзье найзаа одоо очиж шүү. Тэр энэ би гуруулаа гэх юм тэр. Гинт би сандарч гэлв. Ядаж байхад сүүлийн үзүр дээр нь эротик кино байсан. Бүр амар эротик кино. Би тэр киноны гол дүрийн бүсгэн найзынхын дүрд дуу оруулсан. Тэр найзын дүр нь даруухан бүсгөө. Иймээ асуудалгүй их айтайхан. Харин гол дүрийн бүсгэн нь бол амар гар. За нөгөө 2 дугаар сургуулийн ажлыг чинь бол хэдэн удаа хийв. За. Түүнтэй зурлах залуус тоогоо алдахаар үнэн амар шийдсэн үхэн гардаг тийм л амар кино. Би гэдэг хүн чинь найзуудаасаа санаа зовоод амхандаа маргааш аимшигын киног үзүүлэх санаатай та гурав маргааш ирээ гэж хэлж амжааг байтал ирчихлээ гэд ярцаад л инээс 3 гар ороод ирд юм байна. За байгаа киног л үзье гэж ирээд л кино хуваар харснаа. Тачаангу эмхтэн өдрийн тэмдэглэл гинөө. Па үзээлдээ гэж нэг дуу нэгтээ үзгээр болцгоо. Нэг найз маань чи театрт ажилладаг хөө үзсэн л үсттэй. Хэр кино юм бэ гэж асууж яадаг шүү. Мэдгүй толгойд яанаа л гэх бодол төрж ийсэн болохоор гол дүрийн бүсгүйгийн найзад нь би дуу оруулсан шүү. Угаасаа өөр дүрд нь дуу оруулаагүй гэж хэлээд ажиглаа. Уг нь тэд
намайг дуу оруулсан мдээгүй байсан л да. Гэхдээ л киноны сүлд миний нэрийг хэлэх болохоор тэгсэн үү бүү мэд эртгэн нөхөө малтаж үнэ хэлье гэж бодсон баг. Хөвгүүд л бас сүлд нь шоолох байхдаа гэсэн айцээсэ. Гэтэл нөгөө хэд минь па бүр ангийн охин дуу оруулсан бол үздэг хэрэгэ гэдэл бүгд плед аваад кино танхим руу орлоо доо. Тухайн кино хосоороо суудаг сандалтай. Хосын танхимд гарч ирсэн. Орж байгаа хүмүүс нь хосоосоороо харин ангийн 3 өгөн байна. Гей 3 гараа чи хөтлөлцөг шахам орд юм байна. Гуруула багтахаар том сандал байна гэдэл нэг сандал дээр шахталцаа суучих уу. Кино чихэллээ би ч өөрийгөө бодохоор ичих шиг болж тэр гурыг бодохоор инээд ч үршиг. Гарч ирээд юу гэх болоо гэхээс ихэд санаа зовж байла. Ямар тааш тэр гурыг гарч ирэхээс өмнө арьлаад усахад хурдын явъя л гэж бодож байв. Гэтэл үзүүрийн дундуур араасаа цувралцсан нөхдүүд гарч байгаа нь камерт харагдлаа. Өрөөнөөсөө гараад тартал ангийн өгүүд нь харин нүүр нь час улаан болчихсон. Хайрлын тог тавьбал улаасад галах нэ. Бүр над руу ч харахгүй. Бүгд газар шахаагаад нэг сонио алхалсаар араасаа алга болсон. Би ч бүр гайхаад бүгдийг нэрээр дуутал эргэж шараагүй зогцсон. Гар утасны цагаар кино эхлээд 30 минут л болж байна. Уг нь цаг 30 минутын кино аахгүй юу? Би шууд ойлгоод тэд намайг шоолох биш, би тэдний шоолгоор болсон гэдгээ мэдээд илгээд татал инээсэндээ. Хожуу хойно 10 жилийн уулзалтаар нөгөө 3 маань гинт санснуу яасан тэр өдрийн киногоо ярьлаа. Цастай амар кино үзүүлсэн шүү чи. Танхимын тэг голт нэг хосын санал дээр 3 залуу шахалцаа суучихсан. Тэрэд баахан осууд тэрвэрлдэж үнсэлцээд ядаж байхад кинон сонин дуураад бид гурийн хамаг шар ус осоод нүүрөөд гал маналзаад амар хэцүү байсан шүү дээ. Хурдхан гарахын төс болж чиний дуутахыг ч сонсоогүй гэж ам урал дээрэд бөө инээд болсон доо. Тухайн хэд бид 21 22 талд залуус байсан юм. Яа, хоёулаа орч өгнө их юм тий. Хоёр эрэхтэй орсон бол за тэгэл дуусаа штэ. Яа. За Улаанбаатар хотод 11 цаг 23 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар ургуулж үлдээ Trilink мод хариулах аппликейшн хамтран ажиллаж байна. Шинэ мод хариулдаг аппликейшн гэж юу гэсэн үг вэ? Одоо ингэж тийм штэ ингээ бид нар өөрсдөө ингээд мод таримаар байдаг. Тэгээ тарьж чадах амждгүй штэ ингээ цаг хугацаа. Энд ч одоо хавар нэг тарин, намар нэг тарин тий. За тэнгууд нэг байгууллага нэг сүртэй малаалны цагаан бэлийн мэлийн өмсөд ингээл мод тарьж ингэж нээлттэйгээл тий нөгөө мод нь үнэхээр ургаад байгаа мó тий арчлаад хүүл сайхан арчиж тордоод байгаа мó үхээд байгаа мó хинч мэддэггүй штэ. Тэнгууд ийм ап нээсэн тэгээд сайхан одоо би ингээд аавынхаа дурсгалд ч юм уу тий эсвэл ингээд шинэ хөвгөд төрлөө гэхэд хүүхдийнхаа нэрээр одоо зориулаад шинэ мод ингээд эднэрээр тариулчин энэ хүмүүс дахиалга өгөөд. За тэгээ тэрийг ингээд сайхан апаараа ингээд нөгөө модоо хараа сайхан сууж ийн. Хэрвээ тэр мод нь өвчих юм бол дахиад чинээр тарьж өгнө. Тэгээ одоо эн чинь нөгөө нэг жишээлбэл мод суулгах гэд мөнх ата энэ одоо газрын хөрс айгуу чухал гэдэг аахгүй юу? Ухаа бас. Тийм тэгээд одоо эн чинь дотор нөгөө бордоо мордоогоо хойлно хайрга эс те хар шороо бүх юмаа яг жигд яг сайхан тааруулж хийхээс өксүүлээд те тэгээд дараа нөгөө арчилгаа дордлогоо усалгаа те бүх юм ийм чинь ингээд чиний өмнөөс хүмүүс хийж өгөөд ийм нэг одоо хэсэг газрыг ойжуулад те бүр ингээд төсөл хэрэгжүүлээд тэгээд ингээд модоо сайхан апаар хараад миний охинтой чицүү штэ энэ мод чинь ч гэдэм үү те энэ нарс чинь миний охинтой чицүү штэ энэ гацуур миний охинтой чицүүшт гэдэг ч юм уу те ингээд сайхан модоо хараад ингээд ургуулах явцыг хараад ургах явцыг хараад байж гэн гэсэн. Ухаа эн чинь болж шүү те. Тэ гоё ягаад зтэй. Тий баахан авчид мод хавар авчид мод болж хайчаад тий мод суулгаж хайчаад. Тэгсэн эн чинь ингэж штэ. Мод ургалтын баталгаа 3-5 жилийн хугацаанд гэж штэ. Тий тийм байна. Модны арчилгаа хамгаалалт хяналт 3-5 жилийн хугацаанд байна. Мод бүр эзэмшигчийн пайцтай байна. За модны блокчейн бүртгэл гэж байна. Блокчейн дээр ингээд модоо бүртгүүлчихээр хин нэгэн мэдээллийг засах боломж байхгүй. Хамгийн найдвартай ийм төвлөрсөн бос бүртгэлийн сан. Тэгэхээр таны модны мэдээлэл блокчейн дээр бүртгэгдчих юм байна. Тэгээ мод ургалтын зураг апаараа дамжуулан харна. Тэгээ модны цахим гэрчлэгээ бас апээс авна. За тэгээд урайных гоё мод тарьж мөнхийн дурсамжийг үлдээ гэсэн урайтай байгаа. За тэгээд эднийх нийт одоо 30 мянган модыг тарихаар зорж байна. За одоо нийт 5 мянгаыг тарьсан байгаа гэж байна. За тэгэхээр та 99 66 99 56 гэдэг дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 9966 9956. Нэр чадахгүй ингэж худлаа хөөрч мод болж ирсэн чаддаг хүмүүсээр нь тариулал илүү. Яг байна. Тий илүү хэрэгтэй юм байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар ургуулж үлдээ Trilink мод хариулах аппликейшн хамтран ажиллаж байна. Баярлалаа. За чиний хөө. За баяр баясал гэдэг сонсогч. За эмээтэйгээ өнгөрүүлсэн хөгжилтэй түүх оруулахар шийдлээ. Би эмээгийн хайртай хүүлдээ
2014 онд баха. Сургуулийнхаа зуны амралтаар эх орондоо очивоо. Эмээ маань намайг тосож аваад сансан гэж ихтэх. Гэртээ орж ирээд хоол цай идэж байгаа. Шүнжин ниссэн болохоор ядраа жоох унтахаар боллоо. Орой найзуудтайгаа уулзна гэдэл их л гангаа амтан ирсэн. Уранхаа жинс, ориг пүүз, юудэнтэй цамц гэдэл. За тэгээд хэсэг унтлаа. Цагийн зөрүүнөөс болоод өдрөжин унтчих. Тэгэл оройхон сэрээд босдол эмээ хоол ич гисэн. Миний хүү хоолоо идэх гэж байна. За гээл өмдөө өмсөх гэсэн чинь эмээ маа намайг их л өрөвцөн харцаар харчихсан. Миний хүү хүний нутаг тэгж зовж явахаар эндээ эмээтэйгээ байл дөө. Хоёулаа эндээ болно штэ. Энтергээл ах юм. Яасан бэ эмээ гээл тэгсэн. Өмдөө өмсөх чинь миний нөгөө баахан онгорхоо цороход жийсэн өмдөг бүгдийг битүүлээд оёо тавьчихсан байсан. Гэхдээ эн чинь мод байхгүй юу? Хүүн ядар зовсон юм байхгүй гээл эмээгээ шоолонгоо өрөвдөж үлээ. Эмээ минь одоо хүүгээ тэнгэрээс харж байгаа л хүүн сайн яваа шүү гэж. Ямар хөөрхөн юм бэ тий. Эмээ нь ийм хөөрхөн штэ. За хандаа нэмд орж гэдэг бүсгүй өвчлөлтөд өгөх нь. Өчи миндээ за нэг хөөрхөн хүүхэд насны паянга бичгээр шийдлээ. Бид эцэг ихээс тавуулаа. Би айлын том. Нэг удаа 4 дүүтэйгээ гэртээ үлдлээ. Аав ээж хоёр хол юмд явсан 10 тоног болсон. За. Бид аав ээжийг эрхийг хүлээгээд идэх юмгүй болчихоо ээж аавас. Тэгээ миний доод талын дүү надаас 1 насаар дүү. Тэр хөнгөн цагаан тушааж мөнгө олоод идэх юм авах юм боллоо. Ингээд гэрт гадаа байсан хөнгөн цагаан төмбөс ав цуглуулаад нилээ хөөх юм цуглав. Тэгсэн өдөөнөөс сүйж ирсэн 3 литр бетан гэрт эснийг энийг яах вэ гэж ярилцсан. Хөөрхөн юм. Харин яах вэ өнтер гэж тавуулаа эргэлзэж агаад за яа тийм мэдгүй л гээгээд нөгөөтгөө нүдэж шалчилгынхан болоод нүдэж гарлаа. Том эмэгтэй, том эрэгтэй хоёр дүү маань нүдэж өглөөдөө. Тэгсэн том эмэгтэй дүү нэг лантуу аваад нөгөөхөө зогтол ирмэг таарад нисэж ирээл том эмэгтэй дүүг нүдэн тус газар зөхөө ээж чаавсаа. Нөгөөх маань ухаан алдаг болтой хилаагаал унчлаа. Бид дөрөв дээрээс нь тонгоогоод гайхаал хараа зогсож байсан чи хэсэг хугацааны дараа хаа гэл инээгээл би сая яасан бэ гэж босоод ирсэн. Өрөөс нүднийг нь доод талаас цус хойжоод тэгсэн мөртлөө инээгээстэй багд айгаад уйлаад бид хэд нөгөөхөө шоолоод бөө инээдэн болж илэг гэнэ. Ямар амар ирмгээр яаж нүдийн тис цогчоогүй юм те. Лантууч амар штэ ёо. Хөнгөн цагаа өгдөг байсан. Үгүй лантуугаар ингээд нэг талынх нь үзүр дээр зөхиод тэгээ би ойлгохдоо нөгөө бетон нь өсөр зөхиод очиод зөгцсөн юм шүү. Мэдгүй лантуу зөгцсөн юм шүү. Хүү лантуугаар зөгтөл үгтэй байгаа үсттэй бүх бата. Бетон. Юу гэж бетон нисчихэд идэх чи. Бетон нисгээр. Тий, лантуу нь хальтраа зөгчихгүй юу? Тийм болоо. Тий, баг тэрнээс. За. Тэрнээс тийм том бетон гэхдээ арай ухаалдаж унахгүй бах тий. Мэдгүй. За. Дахиад нэг хараад та. Тий, ирмэг таарад нисч ирээд гэж яах шүү. Лантуу нь. Лантуу юу? Тий, лантуу аваад нөгөөхөө зөгтөл ирмэг таарад нисэж ирээл том эмэгтэй дүүгийн нүдэн дээр гэж. Лантуугаа зөгч нөгөөтг нь хальт зөхөө тэгээд лантуу зөгчихгүй. Миний бодлоор бол за манайха энэ дээр та нар бодлоо л шүү. Би бол бетан зөгцсөн гэж бодож байгаа. Тэгвэл мөөгийн лантуугаар зөгт юм бол үхтийн байгаа сте тэр чинь. Айгүй. Төмөр лантуу ч амар шүү. Хүүхдүүдийн лантуу их хүсрэл маалхнаас арайж том юм байгаа. За дараагийнх нь хаш чулуун мөнх чулуун гэдэг сонсогч байна. За. Намайг жоохон бахад сургуулийн өвлийн амралт болохоор хөдөө өвөө эмээг их рүү явуулцдаг байлаа. Тэр нэг өвлийн амралтаар би ганцаараа эмээ өвөөтэйгээ 14 хоног болсон юм. Нэг өдөр би өвөөгийн хойд амбарт байдаг багаж нарийн нэнтийн эмийг нь ухаж угаад бууны сумнууд оллоо. Шидүүл дэлбэрх болов эсвэл алхаар зохиол буудах болов гэж бодож угаад нэгийг нь авчлаа. Карманд яваад л байсан. Маргааш нь нөгөөдөр нь ч үлөөдөө. Өвөө пишн дээр битүү чанагчд махчаанж байлаа л да. Би чоолоо хүлээгээстэй. Оройхон байсан болохоор эмээ өвөө хоёр үнэгээ сахар гарлаа. Тэгтэл нөгөө битүү чанагч хийн гараал дээд төмөр нь эргэлдээл шүглдээл чихэн чиртэй гэж. Тэгэхээр дууг нь хаагснах та нөгөө сумаа дээр нь тавьчлаа. Яна одоо чимээг болчлаа шүү. Тэгж байтал дахиад дуурах гээд байна шүү. Нилээ харлаа. Сум маань унах гээд байхаар нь авах гэтэл амар халуун дээрээс нь хий хүчтэй гараад яг зэрэгцээд өвөө эмээ хоёр орж ирж байгаа сонсогдоод бушуугаа аваад пишингийн доод үнс рүү шидчихлээ. Тэгээд л миний айц төгшөөр эхэлсэн. Хизээ хаашаа хин рүү гэхээс зүрх хамаар гарах гээд махваллаа өвөө эмээ хоёр пишингийн хажууд махаа гаргаад л амар хоол чоолоогоор давдгүй. Орой байсан болохоор эмээ маа намайг сумтай миний нөгөө сумтай үнсийг аваад гарлаа шүү. Дотор онгоогоод л явчлаа. За тэгээд унтлаа. Шүн харин буунду нохоон гасланаар сэрсэндээ. Өглөө харахад сум маань дэлбрээд үнсний пошиг цоолоод явцсан байлээ. Нохоо маань яагаад ч вэ цочсондоо гасалсан л байлээ. Өвөө эмээ хоёр маань шүн юу пис бас болов гэд хоорондоо ярилцаа сууж ирсэн гинэ. Ямар аюултай юм бэ тий. Ямар юм бэ. Алхаар зөгч байгаа нэг юм. Тэр чинь ингээд хүүхдүүд чи алхаар зөгтөг гэж сум дээшэнд харуулж байгаа. Тэгэл зохиул тэгээд будаа шүү. Тийм үү.
Бурхан минь, бурхан минь. За Улаанбаатар хотод 11 цаг 31 минут болсон нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч. За E-Mart. За та E-Mart-ийн гишүүнчлэлтэй хэрнээ аппликейшн гишүүнчлийн карта холбож амжаагүй бол яг одоо E-Mart Mongolia апыг татаад гишүүнчлийн карта холбоод промо код гэсэн хэсэгт нь дан ийм жижиг үсгээр латинаар гэсэн үгтэй салгахгүйгээр Эмжил радио гэж бичээд 5000 төгрөгийн купон авах боломжтой байгаа шүү. За холбогдох утас нь 7011 тэгнэг тэгнэг 7011 тэгнэг тэгнэг утаснаас холбогдоорой. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч E-Mart-та баярлалаа. За дараагийнх нь хүүхэлдэй гэдэг сонсогч гинэ. За. Оюутан байла. Бусадаас ялгараад байхлаа сурлагатай байгаагүй мөө үннээ л хэлээ. Манад эргцөө гэж хичээл орж эхэллээ. Багш өндөр нүдэн дулаахан гоё эмэгтэй. Бие их гоё авч явдаг. Миний хувьд хамгийн дог багш байсан. За тэр ч яах вэ? Би бусад хичээлээс илүү эргцөө хичээлийг ойлгоод байгаа болтой байдаг гэнэ. Нэг өдөр багш эсээ хичүүлээд дараагийн 7 хоног тарааж өгөөд дүн танилцуулав. Би цаасаа хараад нүдэндээ итгэсэнгүй. Улаанаар том гихч нь 92A гэсэн бэ. Дүн танилцуулгад ангиасаа хамгийн өндөр оноотой байлаа. Ангийн ихэнх нь D, зарим нь F, тоото идэх хүүхэд би он сурлах тунгууд би авцсан. Манай ангийнх нь над руу гайхаж харж энтер. Тэр өдрөөс урамшаад тэр багшийн хичээлд илүү идэвхтэй оролцдог боллоо. Улирлын амралт өгөө шалгалт авахар болов. Билет суулгаад яг уншаагүй хичээл таарчдаг шүү дээ. Яах вэ гэж бодонгоо эргэн тойрноо харахад хүүхдүүд дэвтрээ симээрх эргүүлж тойруулаад зарим нь өвдөг дээрээ номоо дэлгээл станыг хуулахыг үзүүлж байна. Би хуулмаар байсан ч ганц хайртай огшигаа өөрийгөө чуурахыг хүссэнгүй. Дэвтрийн гол цаасны гадна талд анги нэрээ дотор талд нь багшаа энэ сэдвийг үнэхээр уншаагүй мэдгүй байна. Мөн таныг болон өөрийгөө хуурахыг хүссэнгүй гэж хичээд хураалах. Дараа нь цаас тарааж өгөхөд багш намайг шудраг байсныг үнэлсэн юм уу гэлтэй 60D гэж дүн тавьжээ. Би ч битүүхэндээ шалгалтандаа унаагүйдээ баярлаж байв. Дараа нь өөр хичээлдэр шалгалт авахд дахиад шудраг охин байна гэд толгой ойлно гэж бодсон уу? Эсвэл ингэж болох юм байна гэж бодсон уу? Бүүмэд багшаа би уншаагүй. Таныг болон өөрийгөө хуурахыг хүсэхгүй байна гэж бичээд өчгс. Дараа нь цаасаа авахд балиар томоор тэг гэсэн байлаа. Дараа нь яасан бэ гэж юу? Дахиж эзэн штэ гэж бичээгүй дээ гинэ. Тийм тэгдэг байхгүй даа шүү дээ. Нэг аргаар хоёр өөр үрдэн байрахгүй нэрээ. За, номер гэж сонсогч. 2 дугаар курстээ томоохон ресторанд зөөгч хийж байхдаа тарьсан хэрэгээ хуваалцъя. Ажиллаж байсан ресторан маань нэлээд алдартай том группийн захирлын юм л да. 18 билүү 19 оны өвөл байсан санагдаж байна. Эхнэрийнхэн төрсөн өдөр болоод хүндэтгэлийн зааланд 10 хүний ширээ захиалчихсан. Тэнд тэмдэглэсэн юм. Би орж ирснийг нь мэдсэн ч бялуутаа орж ирсэнг нь мдээгүй. Төрсөн өдөрч гэж мэдээг. Хоол цай зөөгөөд явж байтал туслах зөөгч залуу маа надад нэг бялуу өгөөд энийг зүсүүлээд аваад ирэчихээр нь галтгоор авч ороод зүсүүлээд нэг ширээнд авчиад өгчлөө. Жич тэнд бас нэг хүүхдийн төрсөн өдөр болоод 15 хүнтэй ширээ бялуутай байсанг би харсан болохоор тэр ширээ нэх гэж бодоод авчиад өгсөн. Бас бид нар тэр ширээ нэх шүү гэж анхааруулж хэлдэгч тэр залуу надад хэлээгүй учраас ганц тэр ширээг л гэж бодсон хэрэг л дээ. Тэд нар ч юм хэлэлгүй инээгээд л авсан. Тэгсэн нөгөө туслах зөөх залуу надаас бялууга нэхлээ. Би ч өгчөж штэ гэсэн чинь хаана вэ гэж. Би ширээгээ зааж өгтөл наад ширээ нэх чинь биш штэ. Захирлын эхнэрийн бялуу байсан штэ гэдэг юм да. Ёо тэнгэр нураад ирэх шиг л бас. Бялуу андуурч өгсөн ширээнд очиод уучлаарай буруу тарт өгчгчээ гэсэн чинь өө яана төрсөн өдөр урамшуул гээд өгсөн бялуу өгсөн юм байна гэж бодоод итсэн штэ гэж тассан. Тэгээд би захирлын эхнэрт гаднаас өөр бялуу аваад өгье гэтэл заавал тэрийг идэнэ гээд тэгээд яах вэ менежертэй хэлсэн чинь намайг үхтэл цагнасан. Намайг шинэ ажилтан болохоор алдаа гаргажээ гэж хэлсэн гэсэн. Тэгээд би орой 20 цагаас хойш 23 цаг хүртэл ресторанын хаатал харанхуй өрөөнд уйлж суусан. Учир нь гэвэл менежер намайг хэлэхгүйгээр загнасан болохоор тэрэнд нь гомдоод миний буруу байсан л да. Гэхдээ үхтэл загнаж ажилчдын групп чатанд нэр цохож меншндэж байгаад баг шившиг болгосон гомдсонд нь гомдоод том ресторан 50-60 хүний багтаамжтай хэсгийг хариуцна гэдэг ч бас чангал да. Би ч уг нь олон хүнтэй найр наадам зэргийг алдаа гаргалгүй үйлчлээд гаргачихдаг л байсан ч группийн захирал ирэхээр айгаад сандарчдаг юм а. Сайн үйлчлэгээ үзүүлж хичээж байдаг оюутан зөөгч нарыгаа хайрлаж байгаарай л гэж хэлье да. За манлаач гэдэг сонсогч маань хөгжүүлсэн нь гинэ. За 2018 онд хадам аа маань өнгөрөөд ажил явдал лам хар гээд сүйд ядаж байхад хөдөө байсан болохоор ламч болтохгүй. За гол ярианд орё. Ажил явдал нь дуусах тийшээ андаад нэг лам ярьж ном уншихаар болов. Аавын дүүн жаахан халамж байсан. Бүгд л ламын урд сүгдэх нь холгүй нөгөө ламын юу гэж хэлхийг хүлээгээстэй. Зоос ч үлүү чулууч үлүү татаж чимээгүй нилээн удаан суусан лам гинт хилд ороод
За би ном уншлаа. Дотроо сайхан залбираас үсгэлээд майна хөгч өгөрөө гэж хэлээд ном уншиж эхэллээ дээ. Нилээ одоо унсан нүдэ анаад баг нойр үрээд ундах гэж байтал нэх муухай чангаар пад гэж хэлээд алгаа таашлаа цочсон гэж яваа. Тэгтэл нөгөө халамцсан аавын дүү дагаа алгаа тарьдаг байхаа. Би ч ихнийг дээр нь ингэдэг юм байхтай гэж бодоод лам руу артал нөгөө ах руу маань муухай харж яадаг байгаа. Дотроо өдөш болдгүй юм байна штэ гэж бодоод инээ төрөө доош хараад инээ дээрээ суулаа. Нэх хөдөлгөө 2 дахь боллоо. Ах дагаа алгаа ташааст. Арай гэж инээ дээрээ сууж байхад юу вэ гэж бодоод биэрээ нүг хийгээд л өнгөрлөө. Арай ч үт ислээ. Ламгай минь муухай хараастай. Тэгтэл бурхан минь 3 дахь нь удалгүй болдог юм штэ. Ламчаас уншиж ястай байлаа. Минут орчим доош харж аман ч өмөлцөөстэй хэсэг дотроо л тажигн л инээсэн бах уу. Сууснаа нөгөө ах руу хараад л ууртаагаар та одоо бололтоо зүгээр дотроо залбираа суунаа. Гитинда ламыг уншаад дуусны дараа бүгд нэргээд инээсэн. Учир нь бүгд дотроо ижилхэн алгаа тааших юм байх таа гэж бодож байсан гэсэн. Яаж дагаад бүгд алгаа таашаагүй юм. Номоо уншиж дуустал нь грехнийгээ ажигласан бүгдээрээ л жуумалцаж энэ дээрсэн хүмүүс мань өгчөөсөн дөө. Жаахан нуршчихлаа сонирхолгүй бол спа шүү баярлаа. Аанти ламнар минь халамцсан үнтэй газар ном уншихдаа битгий мань хөгжөөгөөрөө гэж хэлээрээ. Мэдхгүй бид нар шууд утгаар нь ойлгохгүй юм лээ шүү гинэ. Пад цухаа гингүүт юу хаа дагаал пад гэж алхаад чад байсан юм байна те. Манаас нэг таньдаг ах. Тий нөгөө арх угаатай нэгээд лам нь аваач ингээ ороолгосон чи шууд ламаа зөхөд унгаацсан. Яана. Зүгээр л тэрийг хатан цогсон шүү дээ. Өөрөө ч ингээд нэг цэргээс ирсэн нэлээ омголон айлын ганц баг хүүхнүүтэй айл واخхой ганц хэрэгтэй. Тэгээ малтай ч жоох дураараач ярьсан. Тэгэл нөгөө лам нь чи ингээд юуны архины бозор болцсон байна гээл нэг ташуур шиг юмар цав гээл ингээл за чи залбираад над руу мөрг гээл мөргөн гут нь нуруур нь алгацсан чил шууд тав гээл ламаа цохоод унгаацсан. Ээж нөгөө ихч дүүнэр нэгэ барьцсан. Нөгөөдх нь халамцсан. Миний аав зодоог баг чи нааг зоддог юм бэ чи би чамааг алаад үгүй гээл. Нөгөө лам тагсраад гараа үдчи хоёлаа гээл. Чи лам дээлээ тайл гээл. Ай хүнээрээ үдчи аа. Чи mo лам дээлээ тайл гэдэг аамаа ёо. Йоо. За. За гэрэл алтан хуйг ховроо гинэ. За. Үдэш залуу хархуу галтэргэнд суув. Бүхээгт орвол хөгшин ховроо ир байна гинэ. Цагаан хэрэглээ аваад Сүгийн ховроо гэдэг нь химэтгүү. Одоо удахгүй тодорхой болох байхаа. За. За цагаан хэрэглээ аваад унтах цаг болоход залуу асуу. Цаг хэд болж байгааг хэлж өгнө үү? Өвгөнд угайл сууж. Залуу ахаад асуулаа. Хэдэн цаг болж байгааг хэлээд өгөөч. Ховроо өвгөн таг чимээгүй. Хархуу бодож болно л үз. Ингээд нам унтав. Өглөө эцсийн зогсоол залуу асууж байна. Та өчигдөр яагаад цаг асуухт нь хэлж өгсөнгүй вэ? Бугуун чин цаг байгааг би харсан шүү дээ. Ховроо ир хариулсан нь. Би цаг хэлээд өгсөн бол та баярлаа гин. Би зүгээр тэ гин. Тэгээ шөнийн 2 цаг болтол хоёул дими ярина. Миний нойр цайн гэхдээ энэ чухал биш. Хотод өглөө ирнэ. Би танд утасны дугаараа өгч таарна. Та зочид буудалд очтол сул өрөө байхгүй. Тэгээд над руу уцтана. Би таныг танилын ёсоор гэртээ өрнө. Энэ нь гол нь биш. Гол нь юу вэ гэхээр би цивилия гэдэг ховроо гэдэг нь еврей гэсэн үг. За. Одоо жууд. Би цивилия гэдэг сайхан охинтой. Та сэтгэлийг нь татна, охин жирэмслэн, би цухтана. Би хорвоо даяар хайж явсаар таныг олно. Гэхдээ энэ ч бас гол нь биш. Тэгээ гол нь юу юм бэ? Гол нь бугуунда цагчгүй хүргэнээр би яах вэ? Йоо. Зохиогч нь тодорхойгүй. Орчуулагч дээ, оюун гэрэл, чүндэж publishing. За. Гинэ. Ховроо гэдэг нь еврей жууд. За. За одон цэцэг Адя гэдэг хүний жирэмсний хяналт гинэ. За. Анхны жирэмсэлт байла. Юугаач мэдгүй гинэн тэнэг байсан үедээ хяналтанд очиж орлоо доо юмч. Зөөр юу вэ? Би ямар нэг юм хэлэх ёстой ч гэж бодоол. Хоолооноос жаахан цаана. Нэг хотоодноос нэг жаахан наан. Нэг тийм загтнаач байгаа юм шиг юм мааччмаар санагдаад гэхтээ эм сүлгэж хоёр инээлтэй татаад онч. Инээж жаахан гайг болсноо. Яасан гинэ гэж. Нэг хоолооноос цаашхнаа. Хотоодноос наашхнаа. Загтнаач байгаа юм шиг юм мааччмаар юм шигс нөгөө хоёр дахиад тажигн тэнэлдөө. Би ч нүүр ам чинрээд улаачгсан байд сууж ядаж байдлаа энэ ч инээжсэн аа. Наадах чинь цээч хорсох гэдэг юм аа л гэлээ. Ингиж би цээч хорсох гэдгийг мэдэж авлаа. Өрөөнөөс гаргаар зүглэх зураа. Гинт нэг чухал зүйл асуухаа мартсан санаад эмчээ биений мөрөлгүй их удаж байна одоо яах вэ?
бодож байгаа би. Бараг 5 сар гэтэл нөгөө хоёр бас л савж унтлаа энэ л дөө. Бүр зогсон шин жалгаа. Би ч хариултаа хүлээлгүй гараад яс. Гадаа цогны цанаас тэдний инээд сонсогцоор л яс. Нийт бото хоёр байсан байлгүй дээ. Дараа очихдоо би элдв завир хэлхээ ясаа. Завир юу яана гэхээр зүгээрээ цээч орсгоос өрзүүлгүй дээ л гэл. Дахиад завир болоод хэлчихвэл энэ л салахгүй төвг зүгээр. Жич одоо би 4 үтэ арахыг гэж болсон шүү гинэ. Эний эмэрхэ олж та ёо. Гой. За Улаанбаатар хотод 11 цаг 41 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за дэлхийд танигдсан тэргуун чанар Хямдун Максис дугуй хамтран ажиллаж байна. Энэ дугуйг тавьсан үнтэй таарлаа. За. Тэгээ том машин төв юм байл л дээ. Тэстэ чулуушг дугуй байлаа л гэж. За. Дээрэс нь үнийн хувьд нэрээ боломжийн юм байна. Тий, тэгж юм лээ. Хямд үнтэй. Тэгтээ маш гоё. Яг ингээд орон нутагт ингээд нөгөө ачаа зөөд юм байна. Тэгэхээр тэрийгэ хэлсэн гоё зөвлөгөө өгөөд авч илээ гээд. Аха. Тий. Би нөгөө нэг энэ зам ус явна тэгээд Максисаас энэ Барта замын юм уу энэ дугуйг аавна гэж ярихгүй юу. Тэгсэн чинь хүмүүс амар хүмүүс YouTube дээр ус руу зам гоё шөөл гэж хэлсэн мөлий. Тэгтээ шууд тусмал замаар явсараагаад хурч юм байл да. Тийм тэгээд мэдээж бид нар чинь дан усын аймгийн төв орчихгүй штэ бид нар чинь Өндөр хаан сум хамгийн гол нь Өндөр хаан сум руу л очих гэж явж байгаа ш Өндөр хаангаа сум руу. Тэгээд ус нуур дээр очин, Хяргас нуур дээр очин. Тэгээд тэгэхээр мэдээж шорон замаар явах л ах л та. Тэгэхээр эднийхээс би яг 100 явахаас өмнө дугуй аавна гэснээр аавна. За Максис дугуй болохоор 2018 оноос хойш Монголын зах зээл дээр болов гэж байгаа. 5 жил болсон. За нэгдүгээрх нь Бартаад замын уралдааны дугуй. За хоёрдугаарх нь дөрвөн үйлрлийн дугуй гэж байна. Тэгээ гуравдугаарх нь өвлийн дугуй гэдэг тусдаа. Ийм 3 дугуй байна. Тэгээ аяндаа угаасаа би ч одоо ямар ч ойлголт байхгүй шүү дээ тий. Тэгээ угаасаа одоо ингээд бриж дээр очихоор албасны борлуулагч бриж корпорац тэгээ яг нөгөө жокийн зам эсрэг талд байдаг шүү дээ. Би тэнд ингээд яваад очиход надад тэр хүмүүс нь айгүй гоё зөвлөд өгөхөөлгүү дээ тий. Тийм тэгж бодоод. Эсвэл тэр нөгөө нэг англиар та Facebook руу Maxis Mongolia гэж бичээд Facebook юм уу Instagram руу. Тэгээ ялангуяа Facebook дээрээ болохоор ийм дугуйнуудын мэдээллийг маш гоё ойлгомжтой зурагтай тайлбарлсан байлаа. Ийм хээтэй, энэ хээтэй нь одоо ингэж одоо идэлгээтэй байдаг. Зарим хитрхи их арзгар хээтэй дугуй чинь дуграад идэг гинэ. Ён гэдэг дуграад идэг. За. Одоо ингээд арзайсан хээтэй гоё дугуй авчихаар. Тэгсэн энэ дээр бол одоо юу гэдгийг ийм дуу гаргадгүй. Тэгтээ маш гоё зөв хээтэй дугуй байдаг л гин. Зөв. За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 57 33 33 гэдэг дугаараас аваарай. 75 57 33 33. За мөн Улаанбаатар хотын салбараас гадна Орхон аймаг буюу Эрдэнэт Баян Хонгор аймагтаас салбар байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийд танигдсан тэргуун чанар Хямдун Максис дугуй хамтран ажиллаж байна. Баярлалаа. За үдэ ачаар нэвтрүүлэг маань радиогийн 3 дугаар студиэс шууд төрж байгаа. Анка гинэ. За. Манай 4 настай дэггүй шаардуу ээж гэдэл сандарсан байрын дуудаад авахар нь очтол хуруугаараа зааснаа тэндээс нэг аалц над руу жайжгнаад гүйж ийн гэж авсан. Жайжгнаад гүйж ийн. За нэрээ ноцсон сонсогч гинэ. Сайн байна уу? Нэр нууцлаад өгөөрэй. Нэг болсон хөвчлөлтөө зүйлээ бичье. Маш ичимхэд бол пост бичгээс ичээдээ. За би 21 настай гадаадд сурдаг. Өдөр болгон гэрээхэнтэйгээ уулзсаар видео кол хийнэ. Би хамранда 2 персингтэй. Нэг нь хамарныхаа нэг талд, нөгөөх нь доод талдаа. Нэг өдөр гэрээхэнтэйгээ ярьж байгаад ханаа төрчихсөн байсан болохоор нусаа нийгээд байж байтал манай дүү харж байснаа. Анаа нэг юм асууяа л гэж байна. За гэтэл таны нусаа нийхэд таны хамарны персингний хажуугаар нус гарах уу л гэж байна. Би гайхаад үгүй гарахгүй штэ гэтэл нүхтэй болохоор нь гарах юм болов уу гэж бодоод тань шиг нүхтэй болдсон билүү тэгвэл нус нөх олон нүхтэй болоод ангийн хүүхдүүд надад татаархаад сайхан байхгүй юу гэж хэлээ. Манай дүү 5 настаас өргий залуу байгаа. Хэрвээ энэ уршигдвал дүүгийнхээ сургуулийн шалгалтанд ороод хөглсөн түүхийг бичнэ гинэ. За бичээрэй. За сайн байна уу? Гэрлээ хичээ таныг сонсох дуртай шүү. Нэг хөгжилтэй пост оруулах гээд нэр нууцлаад өгөөрэй. Би 11 12 жилийн өмнө дөнгөж 18 та анх Америк зуны амралтаараа ажиллангаа амрыг гээд зуны 3 сарын хөтөлбөрөөр Америкт ирээд үеийн хэдэн Монгол охидтойгоо энд 2 сар ажиллаад буцах болвоо. Монгол буцахаас өмнө ирсэн газараа үзээд буцна гээд 4-5 охид Нью-Йорк хотыг үзэж өдөржин гадуур яваад буцаад байрандаа очихоор метронд суваа. Охид улсын хойно юу эсийг ярих вэ? Метронд удаан суугаад хав ойрын хүн хараа сууж байтал манайс арай ах нэг Аз залуу байдгаараа гоёод гонж өмсөд үсээ мөлчийтл гэлтчихсэн харагдав. Тэгэл ямар амар гангаа хужааваа гэд хитүүлээ ярьж гарваа. Тэгсэн нөгөө хужаа маань гончны доогуур гэрээ углааш өмссөн явааг анзаараад хоорондоо чааваста энэнд одоо гутлолдоогүй бахтаа гээл тастаас инээлтэл энэ хужаа нар ийм мэдрэмжгүй штэ энтер гээл инээж байтал нөгөө хужаа маань өнөөдөр ажлын ярилцлаганд ороод дуусаад ажилдаа явчаад хөл өвдөөд байхаар тавчиг өмссөн юм а гэж авд юм да.
Өө түш ийм том хотын ийм олон метронд ингээд Монгол хүнтэй таарна гэж тэр үед огт бодоогүй юм а. Энэ явдлаас хойш метронд олон юм чалчгаа болсон. За цагаа гэдэг сонсогчийн өвчлөлтөд өгөх нь. За ажлын газрын нэг ахын болсон явдлыг хуваалцъя. Ахын нэр им. Ах автобусны жолооч гинэ. Хүүхдийн автобус барьж байсан тэгсэн нэг өдөр хүүхдүүдээ суулгаж дуусаад хөдлөх гэсэн хойноос нэг хүүхэд хоторсон цүнхэж даахгүй юм гүүж байхаар нь зогсоод хаалгаа онгоолгоод авч. Тэгсэн нөгөө жал орж ирээд баярлаа өвөө гэд нэг чихэр өгөөд хойш яваад өгчээ. Тэгснээ төд өдлгөө гүйж ирээд өвөө би танд нэг юм хэлчихвэл гэж байна гэн. Тэг гэсэн чинь би маргааш танд эмээгийнхээ хиймэл шүдийг авчирч өгнө. Манай эмээ хоёр шүдтэй л гэсэн. Мэн өвөө тэр өдөр хиймэл шүдээ орхисон байжээ гинэ. За, металл хийцийн үйлдвэр. За гэдэг хаягнаас хүнд хилээд хинч үнэмшдэггүйч гарцааг өөр тохиолдсон үнэн гэж баталж нэг нь батлах нэг нь түүхс өгье. Унших үгүйг нь мэдэхгүй байж гэрлээгээр уншуулъя, мөгөөгөр уншуулна гэж гол шилээд ч яах вэ? Өмнө нь бичсэн постыг нь уншааг бодол гомцсон царайтай байгаа гинэ. За 2012 онд нэгэн их хурлын гишүүн асны байшинд өргөтгөл өрөө гаргаж гарах ажил хийлээ. За эхний өдөр гэрээ энэ төр хийхээр хамтрагчтайгаа захиалагч өвгнөд очлоо. Өвгөн ширээн дээрээс нэг ирээн алчуур шүүрэн авч аяг гарчаад кофе найруулж өглөө. Тэгсэн нөгөө алчуур нь судалтаа хийтээ бандаж байт юм да. Хамт явсан найз маань сэжигчийн дээр сэжигч тул аяганд ам бүхэл гарч хүрсэнгүй. Би ч яг ажлын гэрээ хийх гэж ирсэн дипломат өсөө бодоод хоёрт настай хүн ариусаа биз угааж цэвэрлээд аягны алчуур болгоо биз гээд кофег нь хүртэж илэрхлээ. Гүй тэгээд юм ярьж ийш тийш харж байтал аягны алчуур, ширээний алчуур, шалны, тоосны ер нь арчиж болох бүх юм аа нөгөө бандашаараа арчгаар шийдсэнийг олж харлаа. Хаасайг угаагаад яаж итл мушигч дэлгсэн бандашнууд. За тэр яг хээг үндэнцэн хинхэг өвгөн байсан юм а. Барилгын ажил үргэлжилж ажлын чөлөөгөөр өвгөн хаяа цай оруулж өгнө. Манайхан өвгөний хишгийг нүд хариулаад асгачихна. Нэг өдөр обой найж байсан залуу юм арчих цэвэр хуураа даавуу хэрэгтэй байна. Өвгнөөс орж хуураа алчуур асууж ирэх гэж байна. Би ч найзыг шоолж тэртээ тэрэг өвгөнийг бандаж л өгнө дөө. Айлас ирэхээр авдраа уудал гэдэг юм. Минийхээгээ угаасаа би солих болчоод байсан гэлээ. Тэгсэн найз за арайчтэй зүгээр алчуур өгчихгүй л үгтэй гэж явлаа. Хэсэг хугацааны дараа эрхий долооврынхаа хумсны үзүүрээ нэг ирээн бандаа шиг сэжиглэн чимгээд орж ирдээ. Бид ч бүр иг маггүй шоолж хөхрөлдөж байтал өвгөө ороод ирлээ. Хүнд арайч эвгүй юм өгчлөө гэж бодсон бол та энийг авахгүй юм уу гэд нэг дөрвөлжин ирээн даав өгч байна. Тэгсэн нөгөө ирээн даав бас л нэг золгоо бандажны ташаан дээрээс дөрвөлжлэг хайчилж авсан хэсэг. Хээ материалаар нь гарал үүслийг нь 99.99% тодорхойлж болохоор байгаа юм чинь. Хөөрхийн өвгөн намайг их хурлын гишүүн байхад Монгол устаа ч ядуу байсан даа гэж хуучилтагсан. Юу бүх юмных нь алчуур бандаж юм байна. Яа, тийм их бандажтай байсан. Жаад юу яасан биш үү? Баах бандаж өгсөн юм биш үү те. За сүүлийн үед дараалаад гоё яг хамгийн сүүлийн постнууд бол алж ин дөө. За энэ чи бараг 3 4 5 6 7 8 9 10-аад пост үлдчихэж штэ тий гоё. За. За нүрээд 2024 оны 4-р сарын 15-ны даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3-р студиэс өрчийтлээ мишээг суурайтаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар дэлхийд танигдсан тэргуун чанар хямдун Максис дугуй за мөн ургуулж үлдээ Trillinks моторуулах аппликейшн хамтран ажиллаа баярлаа. За баярлалаа мөгөө. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч ургуулж үлдээ Trillinks мод тариулах аппликейшн мэдээлэл авахутас 9966 9956 9956. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч таны амьдралд хүч нэмэн Максис дугуй. Та аврагуудын багт нэг дээрээ дэлхийд танигдсан тэргуун чанар хямдун. Мэдээлэл авахутас 7557 33 33 7557 33 33. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3